хоногийн кино тоолуурын 6 дугаар байранд бид гурван болцоо Монголын уран сайхны кино 2015 оны 9 дугаар сарын 11-нд нээлттэй хийсэн уг кино 11 дугаар сарын 6-наас 12-ны хооронд 2 удаа 11 сард 21 удаа нийт 876 удаа дэлгэцнээ гарсан байна. Жигсаалтын 5 дугаар байранд такси Монголын уран сайхны кино 9 дугаар сарын 4-нд нээлттэй хийсэн уг кино 11 сарын 6-наас 12-ны хооронд 14 удаа 11 сард 24 удаа нийт дэлгэцнээ 968 удаа гарсан байна. 4 дугаар байранд Бохир ертөнц Монголын уран сайхны кино 10 дугаар сарын 23-нд нээлттэй хийсэн уг кино 11 сарын 6-наас 12-ны хооронд 58 удаа 11 сард 125 удаа нийт дэлгэцнээ 292 удаа гарсан байна. I'm waiting for the sky to swallow all its pride and pick up the phone. Жигсаалтын 3 дугаар байранд маш нууц Монголын уран сайхны кино 9 дугаар сарын 18-нд нээлттэй хийсэн уг кино 11 дугаар сарын 6-наас 12-ны хооронд 101 удаа 11 дугаар сард 186 удаа нийт дэлгэцнээ 1356 удаа гарсан байна. Жигсаалтын 2 дугаар байранд том толгойтын романс Монголын уран сайхны кино 11 дугаар сарын 6-нд нээлттэй хийсэн уг кино 11 дугаар сарын 6-наас 12-ны хооронд 178 удаа мөн нийт дэлгэцнээ 178 удаа гарсан байна. Энэ 7 хоногийн кино тоолуурын 1-р байранд ганц бие бүсгүүчүүд 2 Монголын уран сайхны кино 10 дугаар сарын 17-нд нээлттэй хийсэн уг кино 11 дугаар сарын 6-наас 12-ны хооронд 240 удаа 11 дугаар сард 423 удаа нийт дэлгэцнээ 1012 удаа гарсан байна. Үзэгч та бүхэн өөрийн үзэх дуртай таалагдсан киноныхоо рейтинг буюу хандлтыг нэмүүлэхийг хүсвэл кино санцыг гэмээн сайт руу орж 1-ээс 10 оног өгөх боломжтой гэдгийг дуулгая. Өнгөрсөн 7 хоногийн кино тоолорыг хамгийн хурдтайгаар ажилуулсан кино бол 4 дахь 7 хоногтоо тэргүүлж байгаа Single Ladies 2 Монголын уран сайхны кино байлаа. За кино мэдээллийн киносан сайтаас үзэгчдийн санал асуулгаар шилдэг 100 киног шалгаруулан нийтэлдэг байгаа. Халуун попкорн нэвтрүүлэг дугаар болгон дээрээ нэг уран бүтээлийг авч үзэгч та бүхэнд онцлог хүргэдэг.